Орой мэндийг хүргүүлэгчтэй бэлсэнээс мэдээлэл хөтөлбөрийн бас гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхон анхаарлаа хандуулна. Бүхмөрөн сумын засаг дараагаар Пунцгийн ганц сүх томлогдлоо. Цагдын газраас сэрэмжлэл хүргэж байна. 10 дугаар сарын эхний 10 хоногт ихэх нутгаар дулаарна. 5 хоногийн байдлаар 25 жолооч эрүүжүүлэгджээ. Монгол Ардын нам Ахмад зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ. Эдгээр оломст мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Бүхмөрөн сумын засаг дараагаар ажиллаж байсан ядамжав эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажиллаасаа чөлөөлөгдөх болсон. Тэгвэл Бүхмөрөн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9-р сарын 22-ны хуралдаанаар сургуулийн захирлын албыг хашиж байсан Пунцгийн ганц сүхийг засаг дараагаар сонгожээ. Өнөөдөр аймгийн засаг дарга батламжийг нь гардуулаа өглөө. Бүхмөрөн сумын засаг даргын албыг 2008 оноос хүлээн авч сайтар ажиллаж нутаг орныхоо хөгжил цэцэглэлтэнд баггүй хувийн нэмрийг оруулж чадсан ядамжав эрүүл мэндийн шалтгаанаар ажилдаа хүлээлгүүний хүсэлтийг гаргажээ. Энэхүү хүсэлтийн дагуу Бүхмөрөн сумын иргэдийн төлөөлөгчдөө хуралдаж санал нэгтэйгээр сумын сургуулийн захирал, сумын иргэдийн төлөөлөгчдөө хурлын төлөөлөгч Пунцгийн ганц сүхийг томилохоор шийдвэрлэжээ. Тус шийдвэрийн дагуу аймгийн засаг дарга Бүхмөрөн сумын засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авч байгаа Пунцгийн ганц сүхт батламжийг нь гардуулна өглөө. Бүхмөрөн сумын засаг даргаас 2008 оноос хойш сонгогдож ажиллаж байсан манай аймгийн иргэд дурлал төлөөлөгч ядамжав дарга маань өөрийнхөө хүслээр ажлаас чөлөөлөгдөж байна. 2014 оны 9 сарын 22-ны өдөр Бүхмөрөн сумын иргэд дурлалын хуралдаанаар өөрийнхөө ажлаас чөлөөлөгдөж тус сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан Пунцгийн ганц сүхийг Бүхмөрөн сумын засаг даргаар сонгож өнөөдөр Бүхмөрөн сумын засаг даргаар одоо томилох захирам шийдвэрийг гаргаж батламжийг хийж байна. Бүхмөрөн сум бол сүүлийн жилүүдэд засгийн газрын уртлын засгийн газрын шинжилгээний засгийн газар аймгийн иргэд дурлал засаг даргын хамгаалалтын газраас явуулж байгаа бодлогыг хамгийн сайн хэрэгжүүлж Монгол улсын тэргүүний сум болоход болцлыг хангасан ийм сайн ажилтай сайн сум. Ер нь манай Ус аймгийн 19 сум дотор хамгийн сүүлийн жилүүдэд хамгийн сайн ажилласан. Ер нь тус сумын шийдвэрлэх асуудлыг баг бүрэн шийдвэрлсэн ийм сум. Ийм сумын засаг дарга маань эрүүл мэндийн шалтгаанаас шалтгаалж өөрийнхөө ажлаасаа чөлөөлөгдлөө. Тэгээд энэ их мундаг ажилдаа энэ сумыг удирдах тэр олон түмний итгэл дээрэнд төрийн томилтыг өнөөдрөөс эхэлж тус сумын засаг даргаар сонгогдсон Пунцгийн ганц хүлээж байна. Ингээ ганц даргатай ажлын амжилт хүсье. Хамгийн гол нь сэтгэл зүрхээр Бүхмөрөн сумынхаа төлөө ажиллаж байсан ядамжав даргыг хийж бүтээснийг үргэлжлүүлж өшөөх зүйлийг бүтээж ард олонныхаа төлөө сум орныхоо төлөө цаашлаад аймаг орныхоо хөгжлийн төлөө сэтгэл зүрх гаргаж ажиллахыг аймгийн засаг дарга байр би даалгаж байна. За энэ таны томилгдсон батламж. Бүхмөрөн сумын засаг даргын албыг хүлээн авч байгаа нэр төрийн хэрэг нутгийн зон олонныхаа хүлээлгэсэн итгэлийг хөсөрдүүлэхгүй ажиллана гэдгээ шинхэн дарга амлаж цаашдаа нутгийнхаа уул уурхай газрын баялаг түшиглэн сум орон нутгаа хөгжүүлэн хэмээн ярьлаа. За энэ өдөр ингээд манай сумын засаг дарга байсан ядамжав өөрийн хүсэлтээр иргэдийн шалтгаанаар ингэж чөлөөлөгдсөн. Ингээд сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлаас нэрэн дэвшигдэж за ингээд засаг даргаар ажиллаж байна. Ингээд энэ өдөр энэ засаг даргын хариуцлагатай албыг манай сум улсын тэргүүний сум болох юм болзыг хангах барайнд хүрсэн аймгийн 20 удаагийн тэргүүний сум байгаа. Энэ удаа хүндтэй сумыг цааш авч явах өндөр хариуцлага надад оногдож байна. Ингээд бодоод сум орныхаа хөгжил цэцгэлдэх бол уул уурхай зүй зохистой ашиглах, ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх энэ тал дээр бол бид онцгой анхаарна. Байгалийн баялагийг зүй зохистой ашиглах. Сум орны энэ хөгжсөн зорилтыг бол цаашд улам хэрэгжүүлэхийн төлөө бид байгууллага хамт олон ард иргэд аймаг орон нутгатайгаа хамтран гэж ажиллахаар зорж байна.
Өнгөрсөн 7 хоног цагдаагийн газар цөөнгөө дуудлага мэдээлэл өгөх авсан байна. Энэхүү дуудлага мэдээллийн дийлэх хувийг архи сурталчилгын хунданаас үүдэлтэй гэмт хэрэгэ зэлжээ. Мөн хүний алтан амнаас эрсд явдал санаандгүй болон зовлгүй байдлаас үүдэн гарах болсон бөгөөд өнгөрсөн 7 хоногт 7 хүн амнаас алдсан харамсалтай мэд байна. Цагдаагийн газраас 7 хоногийн баасан гараг бүр MBC News мэдээллийн хөтөлбөрөөр дамжуулан иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ хүргэдэг билээ. Тэгсэн хэдий ч гэмт хэргийн гаралт буурахгүй байна. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар 7 хүн амнаас алдсан харамсалтай хэрэг гарчээ. Эдгээр хэргийн ихэнхийг амиа орлох болон золгүй байдлаар гарсан хэрэг зөнхөж байгаа юм байна. Мөн намар цогулж мал нийтлэгээ нүүдлийн цаг ихсэнтэй холбоотойгоор малын улгаа ихсдэг. Тиймээс цагдаагийн газраас малын улгааны идэвхтэй бүс нутгууд болох тис малчин сүм болон нуурын хөөгөр морьтой мотоциклд эргүүлээд ажиллаж байна. Үүний үр дүнд малын улгаа буурч байгаа боловч иргэд малчид малын хариуцлагатай анхаарах шаардлагатай байгааг цагдаагийн газраас анхааруулж байна. За өнгөрсөн баасан гарагаас өнөөдөр хүртэлх 7 хоногийн эрүүгийн болон хэвжрийн нөхцөл байдлыг үнэлж дүгнсэн. За ингээд иргэдэд дараах мэдээллийг хүргэх гэж байна. За эхний тохиолдол нь энэ хүний амнаас хогссон тохиолдол цагдаагийн байгууллагад 2014 оны 1 сарын 1-ээс 10 сарын 3-ыг хүртэл өнөөдөр хүртэл ингээд 38 тохиолдол бүртгэгдлээ. За үүнээс одоо 9 сарын 1-ээс 10 сарын 3 хүртэл яг сүүлийн 1 сарын хугацаанд 13 хүний амнаас хогссон энэ тохиолдол цагдаагийн байгууллагад шалгагдж байна. За үүнээс одоо бүр яг ингээд сүүлийн энэ өнгөрсөн 5 дахаас өнөөдрийг хүртэл энэ 7 хоногийн байдлаар 7 хүний амнаас хогссон тохиолдол шалгагдлаа. Яг энэ 7 хоногт. За энэс сагил сумын нутагт одоо иргэн цээ бусдад хутгалуулсан байдалтай нас барсан хэрэг шалгагдж байна. За хамгийн сүүлчийн дуудлага. За цаашлбал 5 дугаарагийн нутагт дэвсгэрт одоо согтууруулгундаа хэрэгэлсэн үедээ хамгаалах малгай өмсөөгөө мотоцикл жолоож явж байгаад онхолдож бас амь наснаа хөрсөн тохиолдол шалгагдж байна. За Хэргэс суманд, Ховд суманд 25 настай, 57 настай иргэд өөрийгөө боомлсон байдалтай нас барсан асуудал шалгагдлаа. За Улаан сумын 7 дугаар огт мөн нэг иргэн одоо согтууруулгундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан байна. За дараа нь Улаан сумын 6 дугаар огийн нутагт дэвсгэрт авч засварын газрын дээвэр нурж одоо хавтанд хүн дарагдж нас барсан гэд ийм олон одоо хүний амнаас огсон тохиолдол өнгөрсөн 7 хоногийн тухайд бүртгэгдлээ. За ингээд цагдаагийн газрын зүгээс эдгээр одоо хүний амнаас огсон тохиолдлууд ар гэр ах トゥ найз нөхдөд нь эмгэнэл илэрхийлж байна. Тэгээд та бүхний одоо тохиолдсон уу гашуугаар одоо хэвлэл мэдээллийн байгууллагаар бас яагаад биш дараагийн одоо хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ мэдээллийг хүргэж байгаа гэдгийг хэлмээр байна. За дараагийн дугаарт нь тамхины хяналтын тухай хууль 2013 оны 3 сарын 1-ээс хойш хэрэгжиж эхэлсэн. За энэ хуулиар одоо хэрэгжилтэнд хяналт авах зорилгоор өнгөрсөн 7 хоногт манай цагдаагийн газрын нийтийн хэвжрийн хамгаалах засгаас хяналт шалгалт зохион байгуулсан. За ингээд нэр өгөхөө одоо 5 дэлгүүр ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотор байрнаас 500 м дотор тамхи зарж болохгүй гэсэн тамхины хяналтын хуулийг зөрчиж тамхи зарж ясныг илрүүлж шалгаж байна. За ер нь үүнтэй холбоотойгоор энэ хууль 2013 оны 3 сарын 1-ээс хойш хэрэгжснээс 13 оны жилийн эцэст 50 зөрчилд 2 сая 950 мянган төгрөгийн торгуулийг цагдаагийн газрын аль багш доногдуулж энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан байгаа. За үүнээс одоо энэ 14 оны 1 сарын 1-ээс 10 сарын 3-ны хүртэл хугацаанд 67 зөрчлийг илрүүлж 3 сая 350 мянган төгрөгийн торгуулийг оногдуулж энэ хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллаж байна. За тэгээд энэ тамхины хяналтын тухай хуулийн төгсгөл дээр энэ ганцхан цагдаагийн газар энэ хуулийг хэрэгжүүлэх биш шат шатны засаг дарга мэрэгжлийн хяналтын байгууллага одоо бусад хэвлэл мэдээллийн олон нийтийн төрийн болон төрийн бус байгууллагууд бүгд энэ хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж зохион байгуулах оролцож явах ёстой. Тийм учраас энэ шат шатны энэ ажлыг хариуцж байгаа хүмүүс бас энэ чиглэлд чиглүүлж ажиллаараа гэдгийг цагдаагийн газраас анхааруулж байна. За төгсгөлд нь одоо ингээд хүүтэрч байгаа, эд шуушны цаг эхэлж байгаа. За тэгээд мал улгаалах гэмтгэр үйлдэж болцсошгүй. Мал өөхөө иргэд маань малынхаа хариулга маллагаанд анхаарч, эрт хотлох, хашаа орооныхаа найдвартай бат бөхөө байдалд анхаарч, бод малаа одоо хонжилж хариулах. За манай чандман улаасны хэвийн иргэд нөгөө бүлэг нөхөрлөлөөрөө ээлжиж үхрээ хариулдаг тэр хариулга малгаагаа одоо эртнээс эхлүүлмээр байна. За ер нь цагдаагийн газраас бол өнгөрсөн 2013 оны 4-р сараас эхлээд за малчин, наран булаг, үлгий, өмнө говь, бүрхмөрөн, сагил, түргэн гэх мэт одоо нуурын хөө болон улаан улсын орчин тойрноор ирж одоо хаварж намарч үйд нь бол цагдаагийн газраас тухайн сумын хэсгийн төлөөлөгч цагдаа за тэгээд төвөөс аль багштыг томлон морьтой мотоциклтэй эргүүлийг зохион байгуулж ажиллаж эхэлсэн. Үүний үр дүн гарч бол мал улгаалах гэмтгэрүүд буурч байгаа. За ихтэй одоо буурч байгаа гэдээ гарахгүй байгаа гэж тайвширч болохгүй иргэдээ малынхаа хариулга маллагаанд анхаарч
Тэгээд болцсогүй гэмт хэрэг зөрчилдөөс үрдсэн сэргийлж ажиллахыг та бүхэндээ анхааруул сэрэмжлүүлж байна. Цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх тасаг малын улгаатай идэвхтэй тэмцэс нэлээд хэргийг илрүүлээд байгаа юм. Одоогоор хүрэн халзан 90 бэр болдод цагдаагийн газарт бүртгэгдсэн байгаа учраас зүс таних малын нийцэд яаралтай холбоо барихыг цагдаагийн газраас мэдэгдэж байна. Энэ сарын эхний 10 хоногийн байдлаар нутгийн ихэнх хэсгээр дулаарж цаг агаар тогтун байх төлөвтэй байна. Харин 5-нд нутгийн хойд хэсгээр хурдундс орж салхи секундэд 12-аас 14 м/секунд хүрч шорон болон цасан шуурах төлөв ажиглагдж байгаа гэж Улс цагур орчин шинжилгээний агнаас мэдээлж байна. 10 дугаар сарын 1-р 10 хоногийн болон дунд үеийн нийт нутгаар сэрүүсэх төлөвтэй байна. Энэ хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 12-аас 14 градус хүйтэн өдөртөө 1-ээс 6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-аас 8 градус хүйтэн өдөртөө 8-аас 13 градус дулаан байна. Харин 1-р 10 хоногийн сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байгаа ч. Энэ сард орох тунадасны хувьд 10 хоногийн эхэн ба дунд үеийн ихэнх нутгаар бор орох төлөвтэй. Харин 10 хоногийн сүүлээр зарим газраар төр зуурын бороотой, тухайн үед борооны өмнө салхи ширүүс зарим газраар төр зуур 12-аас 14 м/секунд үүнээс илүү ширүүсч болцсохгүй байгаа юм байна. За сая 10 сар гараад 10 сарын 1-ний шөнөөс 2-ны шөнө хүртэл манай аймаг дээгүүр процесс дайр өнгөрлөө. За энэ процессор нийт нутгаар 0.0 м тунцаас 17 м тунц 1 цагаас 12 цагийн хугацаатай үргэлжлэн бороо уулаараа цас орлоо. За өнөө өглөөний 8 цагийн байдлаар цагаан архин суманд 2 см цасан бүрхүүл тогтсон. Байдалтай салхи энэ үеэр Улаангом, Баруун Түрүүн, Өмнө Говь, Завхан, Наран Булг сумдын нутгаар 12-аас 20 м/секунд хүрч ширүүлсэн шорон шуурах шуурлаа. За энэ 10 сар ерөнхийдөө агарын температурын сарын дунд чинь уулархаг нутгаар 2 градус дулаанаас 3 градусын хүйтэн. За бус нутгаар 1-ээс 6 градусын дулаан байх төлөв гарсан байгаа. За 1-р 10 хоног Увснуур болон Тисгалынхаа сав газраар шөнөдөө 3-аас 8 хим, өдөртөө 10-аас 15 химийн дулаан. За уулархаг нутгаараа 4-өөс 9 химийн хүйтэн, өдөртөө 8-аас 13 градус дулаан. Бус нутгаар 2 градус дулаанаас 3 градусын хүйтэн. За өдөртөө 9-ээс 14 градус дулаан байна гэсэн төрсөн төлөв гарсан. За тунадасны хувьд энэ сард нутгийнхаа өмнөд хэсгээр олон жилийнхаа дунджийн орчин байх бол одоо бус нутгаар дунджаас арай ахиу орох төлөвтэй байна. За салхи одоо энэ 10 хоногийнхаа эхэн болон дунд үеэр зарим газраар төр зур 16 м/секунд хүрч шороо шуурах төлөвтэй байна. За ерөнхийдөө 3 дугаар 10 хоногийн дунд үеэс бүх нутгаар цас орж одоо бүх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. За Улаангом хот орчмоор за ойрын өдрүүдэд өдөртөө дулаан байх боловчдод 7-наас бага зэрэг хүйтэрч одоо нийлээд сэвэл зүр салхитай ах төлөвтэй байна. Хоёрын зарим газраар 3 нутгийн зүүн хэсгээр 5 нутгийн хойд хэсгээр хурдундас цас орно. Хугацааны их нийтсээр салхи зарим газраар секундэд 12-оос 14 м хүрч зөөлөн шорон болон цасан шуурах шуурна. Уулархаг нутгаар шөнөдөө 10-аас 15 градус хүйтэн өдөртөө 1-ээс 6 градус дулаан. Бусад нутгаар шөнөдөө 3-аас 8 градус хүйтэн өдөртөө 8-аас 13 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарна гэж байна. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар хөдөлгөөний аюулгүй байдлын хангах тасагт цогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон эрхээ хасуулсан 25 жолооч саатуулгажээ. Эдгээр зөрчил гаргасан жолооч нараас 2 нь эмэгтэй цогт жолооч байсан бөгөөд цогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодж яваад саатуулгдсан байна. Тиймээс цогтруулганда хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг хөдөлгөөний аюулгүй байдлын хангах тасагаас анхааруулж байна. Сүүлийн үед арх согтруулахундаа түүнээс үүдэлтэй осол гэмтэл хүчирхийллийн хар бараа мэдээнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тасралтгүй засагдсан. Энэ талаар хэвлэл мэдээлэл болон холбогдох мэргэжилтнүүдээс анхааруулах сэрэмжлүүлэг мэдээллийг цаг алдалгүй хүргэж байгаа билээ. Гэтэл манай аймгийн хэмжээнд хэрэг зөрчил таслан зогсохдохгүй байна. Өнгөрсөн 5 өдрийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол 25 гаруй бүртгэгдснээс хурд хэдрүүлсэн болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эрхийн нэмэлтэхгүй эрхээ асуусан жолооч нар давтан саатуулгадаж эрэлжүүлэгдсээр байна. Мөн эдгээрийн дотор эмэгтэй жолооч нарч байгаа ч өнгөрсөн 7 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодж явсан 2 эмэгтэй жолооч эрэлжүүлэгдэж эрхээ асуулжээ. 2014 оны 9 сарын 29-ны өдрөөс 10 дугаар сарын 3-ны өдөр хүртэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нар одоо жолоочны тоо өсөж байна. Энэ 7 хоногт ихэд одоо нэг
20 согтуу жолооч согтуугаар тээврийн хэрэгс жолоодож одоо арга хэмжээнд давагдсан байгаа. Тиймээс манай жолооч нар согтуугаар тээврийн хэрэгс жолоодохгүй байх. Эрхүүс согтууруулгундаа хэрэгс үедээ тээврийн хэрэгсээ жолоодохгүй. Өөр жолоочд ч юм уу бариулах хэрэгтэй байна. Ихэдээ сүүлийн үед согтуу жолооч нарын тоо өсөх хандлагатай байна. Энэ 7 хоногийн байдлаар. Тухайн үйл одоо энэ 7 хоногт баяр ёслолын арга хэмжээнүүд их болж өнгөрлөө. Тийм шалтгаанаас бас баяр ёслол одоо найр хөрөмний ажил их явагдаж их болж байна. Энэс л одоо согтуугаар тээврийн хэрэгс жолооч нарын тоо өсөж байна. Эмэгтэй жолооч нарын хувьд бол согтуугаар тээврийн хэрэгс жолоодох зөрчил гарсан байгаа энэ 7 хоногт. 2 эмэгтэй жолооч согтуугаар тээврийн хэрэгс жолоодож тээврийн хэрэгс жолоодох эрхээ асуулсан. Мөн одоо урд өмнө жолоодох эрхээ асуулсан байсан жолооч нар эмэгтэй жолооч нараад энэ 7 хоногт бас зөрчил холбогдсон байгаа. Эрх үнэлэхгүй үедээ тээврийн хэрэгс жолоодсон. Зөрчил хэд удаа болсон. Эмэгтэйчүүд бол бас ер нь их согтуугаар тээврийн хэрэгс жолоодож байна. Энэ тал дээр одоо бас анхаармаар байна. За согтуугаар тээврийн хэрэгс жолоодохоос гадна одоо эрх үнэлэхгүй үедээ тээврийн хэрэгс жолоодож байна жолооч нар. Урд өмнө эрхээ асуулсан. Үедээ эрх үнэлэхгүй үедээ тээврийн хэрэгс жолоодож байна. Мөн одоо хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн зөрчлүүд их гарч байна. Зам орчинд явахдаа одоо жолооч нар хоорондын игнэ байрыг буруу эзэлж явснаас үүдэж одоо хөдөлгөөний аюулгүй байдлын журмуудыг зөрчиж байна. Энэ дээр одоо манайхаас зөх арга хэмжээүүд явж байгаа. Зарим жолооч нарт эрх асах хүртэл арга хэмжээ авагдаж байна. Хэвтээ тэмхлэгтэй холбоотой дүрмүүд зөрчиж байгаа. Манай жолооч нарын энэ 7 хоногт манайхаас одоо энэ баасан гарагаас бүрэн бус тээврийн хэрэгслийг нэг цаар хэмжээ өгдөж эхэлж байна. Бүрэн бус тээврийн хэрэгслийн хэмжээнд одоо 7 хоногийн 5 дахь өдөр нэгдсэн шалгалт хийж байгаа манай цагдаагийн газраас. Энэ дээр одоо гэрэл дөхөөний бүрэн бүтэн байдал, одоо хэвтээ тэнхлэгийн одоо мөрдөж байгаа байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг одоо бүрдүүлж явах зорилгоор одоо бүрэн бус тээврийн хэрэгслийг нэг цаар хэмжээ өгдөж эхэлж байна өдрөөс. Намаас сэрүүний үйлрэл эхэлж байгаатай холбогдуулж жолооч нар одоо хулгай мод одоо айлын үржилж хаварж яаны одоо хөрзөн ачих зөрчилт их холбогдож байна. Зөх зөвшөөрлгүйгээр хулгай мод үлтгэж байна. Одоо айлын үржилж хаварж яаны хөрзөн одоо ачлаа гэсэн гомдлууд ирж байна. Энэ дээр одоо жолооч нар зөх зөвшөөрлийн дагуу ач хэрэглэмээр байна. Манай цагдаагийн газраас шөнийн эргүүл ажиллаж байгаа. Шөнөөр одоо мод тээвэрлж байгаа. Түлшний судад хулгаал гэж ингэсэн гомдлон манай цагдаагийн газарт ирж байгаатай холбогдуулж шөнийн эргүүл ажиллаж байна. Одоо модын үйлдэлтэй зөх зөвшөөрлийнхэн дагуу гарал үүслийн бичиг тэр гоож энтрэл одоо бүрдүүлж авах шаардлагатай байна. Энэ 7 хоногийн үед зөвшөөрлөөр мод тээвэрлсэн 2 машин саатуулагдсан байгаа. Энэ дэр одоо арга хэмжээнд шалгагдаад явж байгаа. Арх согтууруулгундаа гихч хорт идэ таныг алхам алхмаар амьдралын тэн эцсийн зам руу дагуулж байна гэдгийг иргэн бүр ухамсарлаж энэ асуудал цэг тавих цаг нэгэн иржээ. Тиймээс замын хөдөлгөөний дүрм өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс арх согтууруулгундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас анхаарууллаа. Олон улсын ахмад өдрийг тохиолдуулан Овс аймаг дахь Монгол Ардын нам ахмад зүтгэлдүүдэд хөл авч уулзалт ярилцлага хийж Баруун Монголын ёс заншил ахуй амьдралыг харуулсан эрен хүрээ жүжигэ ахмадуудаа сонирхолсон байна. Төржилсөн нутгийнхаа болон үр хөвгтийнхаа төлөө, залуучууд хойч үеийнхаа төлөө хөдөлмөрлөж ирсэн ахмад буурлууд та бүхэнд олон улсын ахмадын баярын өдрийн чин сэтгэлийн гам баярын мэндийг хүргэж та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Увс аймгийн Монгол Ардын нам ахмад зүтгэлнүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Улаан хөм сумын хэмжээнд Монгол Ардын намын гишүүн 600 гаруй ахмад байдаг бөгөөд тэдний хүлээн авч Баруун Монголын өвөрмөц ёс заншлыг харуулсан эрен хүрээ жүжигийг ахмадуудаа сонирхуулж бэлэг барьлаа. За Увс аймагт байгаа нийт ахмадууд та бүхэнд Монгол Ардын нам Увс аймгийн Монгол Ардын намын хорооны нэрийн өмнөөс болон хувьяасаа олон улсын ахмадын өдрийн баярын мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Увс аймгийн хөгжил цэцэглэлт, Увс аймгийн залуучууд хойч үеийн төлөө өөрийнхөө хүч хөдөлмөр, оюун санаагаа зориулж байсан манай буурал ахмадуудын маань баяр өнөөдөр болж байна. Бид нь
өнөөдөр Увс аймагтгийн Улаангом хотод гэхэд 600 гаруй одоо Монгол Ардын намын гишүүн ахмадууд ажиллаж амьдарч байдаг. Энэ ахмадуудаа бид нас аймгийн намын хороо Улаангом сумын намын байгууллагын өмнөөс бас хүндэтгэл үзүүлж одоо энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Бас манай Баруун Монголын уламжлалт одоо өвөрмөц өв соёлыг одоо өөртөө шингээсэн сүүлийн үед бас Улаанбаатарт болон олон улсын хэмжээнд амжилттай тоглож байгаа Эрен хүрээ гэдэг энэ сайхан жүжигийг одоо Улаангом сумынхаа ахмадуудад бэлэг болгож үзүүлэхээр бид нь зохион байгуулж байна. Ингээд Увс аймгийнхаа нийт ахмадуудад дахин баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Хэсэг хугацааны реклам судалгааны дараагийн мэдээллийн хөтөлбөр үргэлжлэхийг хүлээн авч байна.